За дасгалт руу явж байна. Тэр харагдаж байгаа. Тэр хайрхан болохоор далайн төвшнөөс дээшээ 7200 гаруй. Чи чинь 年金上个身上海拔7200多。 За тэр харагдаж байгаа. Йой. Нэг цас тайрхан харуулаатах гэсэн чинь дандаа мод том ачаана машин. Юу сүртэй. Цас тайрхнаас мундаг хайрхнууд урдуур гараад байдаг нь. За тэр алсын алс харагдаж байгаа. За энэ. За тодруулаад харагдвал ёо. За одоо тэр харагдаж байгаа тэр далайн төвшнөөс дээшээ 7200 гаруй метр өндөртэй цас тайрхан харагдаж байна. За энэ болохоор одоо мөнгө цастай оргил. За тэгээд ер нь бол одоо энэ чиг ингээд бүр ингээд үргэлжилсэн байгаа. Ер нь бол одоо ганцхан тийм хайрхан биш. Одоо тэгээд замын Дас хотод хүрэн хүртлээ хэрвээс сүлжээ дохиод асрахгүй бол та бүхэндээ энэ сайхан уул усны үзмжийг харуулж явъя. Бид нар өнөөдөр тэр тэнгэр нураас наашаа одоо Дас хотод хүртэл 200 гаруй километр л гэсэн баг. Тэгвэл одоо уул давж ус мөрөн гэтэлж явсаар байтал одоо бараг 4 цаг хагас орчим явах юм шиг байна. Одоо л бараг дөнгөж замынхаа хагасыг хурааж байна. За одоо бол та бүхэн цул үзмжил харуулж байна да. За энэ болохоор төвдөө өрдөө засгарны өндөрлөгөөс та бүхэндээ мэнд барин залгаж байна. За энэ үйл бол бүр уулны билээр л яваад байгаа юм шиг байна да. Тэр уулын орой дээр одоо ер нь ямар байдаг бол комент өчтөг хүн чаалах юм уу та? За цас өндөр хайрханд хүслээ шивнүүл биелдэг юм гинлээ гэж. Бид нар одоо яг ингээ машин дээр л явж байна. Машин дээр явж байгаа л одоо та бүхэндээ ингээл лайв хийгээд явж байна да. За та бүхэнд энэ хүү гайхалтай уул ус. За бас одоо энэгээр ингэж гүүр тавьж байгаа. Энэ бол одоо урдны замын гүүр байна. Үйл уулын нийлсэн нутаг юм аа гэж харин тийм ээ. Өнөө нэг энд ирэхээр ингээд өөрөө ирэхгүй уул үйл нийлэн харагдсан гэдэг тэр нэг дуу байдаг шүү дээ. Өөрөө ирэхгүй тэрийг дуулмаар санагдаад байдیں۔ Төвдийн FM сонсъё гэж юу. За FM-с энэ бол одоо зүгээр төвдийн одоо яг үндэснийх нь мэдээж одоо урлагийн маструуд байлгаа те. Хүйтэн байна уу гэнэ. Ер нь ороод тийшээгээ бол жоохон хүйтэн байна шүү.
цас тайрханд хүслээ шивнүүл биелдэг гэж худлаа хийхгүй шүү. Тийм ээ тий. Зүгээр худлаа тоглосон юм. Ямар цас тайргал үзээгүй юм биш те. Өндрийн хэмжээ бол одоо нэг 4000 одоо нийтдээ байна. 600 байсан даа сая. 4600 м байх шиг байна. Тийм яг 4600. 4000 цас тайр. Одоо далайн төвшнөөс дэш хэдэн метрт явж байна. Уул их ор харагдаж байна. 800 орчим байдаг. Өндрийн хэмжээ одоо 4600. Ер нь ласт бол гайгүй штэ. Дөнгөж 3800 л орчим байх. Бид нар чи одоо өнөөдөр 5320 метрийн өндөр уулан дээгүүр цастай уулан дээгүүр давсан хүмүүс чи одоо нэг 3 мянга бол одоо юм биш ээ. Ер нь гэхдээ бол одоо бас энэ газар ирж үзээгүй хүмүүс бас их бэн хэцэг чухалтай юм байна. Тэгээд бас нэг бэрхүү хүмүүс бол бас их хэцүүд юм байна шүү. Би ч одоо бас нэлээд бэрхүү явж байгаа нөхөр штэ. Тэгээд хэсэг бүр амар хэцүүдэд авсан. Төвд айлаар орох уу? Сонирхолтой. Одоо бид нар ласт очоод нэг төвд айлаар очих гэж товлсон. Одоо гэхдээ бас мэдхгүй бидний одоо энэ аян зам гэдэг чи одоо орог тэгэл алтан шар зам дээгүүр гүйлгсээр байтал таарчлаа шүү дээ. За дараачийн нэг цагт яг юу болох гэж байна гэдэг бас арай сайн мэдэхгүй тэгэл явж байна даа. Мод юм уу гэнэ? Юу вэ? Тарган үнд хэцүү байна гэж юу? Харин тийм. Гэхдээ ер нь тарган гэхээсээ ер нь жоохон бэрхүү тэгээд хүчлэрэгч их шаарддаг гинэ. Замын үлэн аль гарын дөрмөр. За бид нар одоо яг л баруун гарын дөрмөөр явж байна да. Нөгөө талынх нь бас баруун гар, бид нар бас баруун гар. Гой зүйл үзүүлж байгаад баярлалаа. Австрали улс Сидней хотоос үзэж байна. За маш их баярлалаа. За ер нь эндхэн үйл уул хоёр бол бараг тэгээд байнга цуг хамт байж идэг. Янаг хонгор юм аа гэж. Үйл нь бараг эмхтэй хүн байхаа гисэг муухай царайлаа, уурлаа, бороомор ороод. Тэгж бол амар гой тунгалаг болоод. Шууд явж гин. Цаг үе олсон сайхан нэвтрүүлэгч амжилт хүсье. Цаг үе олсон сайхан нэвтрүүлэгч байдаг наа бид хоёрыг. Цаг тайжиг минь нугсан газар мөн. За мэдхгүй шүү. Тэр дууссан байлээ. Гоё юм мундаг заал нэг хэлээрээ сайхан ярьж байна амжилт. За одоо стандрын орон хоолны цаг болж байгаа гэж магадгүй. Тэгээд бас нэг хоол моолоо идэд дуусчаад нэг уцсан жоох оролдмоор болдоо штэ. За тэгтээ бас манай лайвыг үзээрэй. Төвдийн яг одоо энэ нутгийг сонирхуулж байна та нарт. За энэ одоо яг өнөө ар хангаа тийшээ байдаг сарлагтай адилхан байна уу? Ер нь биеэр хэр байна энэ сарлаг? Зам бол тасархай юм байна тий. Харин тийм ээ. Энд чи одоо бас арай жоохон нарийнхан замдаа орондоо. Энд чи одоо орог нэг 2 машин л зөөрөх. Тэгэл том ачаана машин тэгэл жижиг машинууд дайраал. Ер нь одоо эн чинь баг Суурангаас хот руу явж байгаа зам. Тэгэхээр бол бас аваа гайгүй гэж болно да.
Монголын газартай их адилхан юм аа. Харин тийм байхаа. Гэхдээ одоо би бас Монголын яг ямар газартай энд адилхан юм байх шүү гэж бас өөрөө хэлж чадахгүй. Ягаад тэгэхээр Монголд очихын ч очижсэн. Гэхдээ яг хөдөө орон нутгуудаар бол явж үзээгүй. Гэхдээ одоо эндхийн далайн түвшнөөс дээшээ бол одоо маш их өндөр Монголынхыг бодвол бас их амар өндөр байгаа хаа. За тэр одоо энэ та нарт харуулаадах юм. За тэр харагдаж байгаа цаас тайрхан болохоор далайн түвшнөөс дээшээ 7200 гаруй метртэй гэж байна. За энэ бол одоо мөнгө цастай. Гэхдээ Монголд ч гэсэн мөнгө цастай ориглууд байдаг гэсэн. Гэхдээ одоо яг өөрөө нүдэрээ хараагүй болохоор бас энэ нутаг одоо яг ямар газартай их адилхан байна шүү. Одоо жишээлбэл за энэ одоо завхны отхон тэнгэр ч юм уу одоо юу гэд одоо тэгж бас арай адилтгаж чадахгүй байна уу? Очиж үзээгүй болохоор. Гэхдээ одоо дараа удаа Монголд очиод хэрвээ хөдөө орон нутгуудаар явах юм бол бас уул усыг харчаад энэ төвдийн тэр нэг уул хайрхантай адилхан юм биш үү энэ гэж бас ярьж магадгүй дээ. Машин дотор ч хамт явж байгаа юм шиг гоё байна. Харин тий. Манай машин ч одоо яг 173 хүнийг аваад одоо Лас-Ат руу аялж байна да. Гэхдээ манай автобус бол одоо гिचнээ олон хүнийг ч бүр багтааж чадна. Хязгааргүй том автобус явж байгаа. Тэгээд манай автобусанд бас нөгөө хүмүүсийгээ замд явж байгаа хүмүүсийг бас автобусанд суулгаарай. Манай автобус бол бүр их зайтай. Хүнийг багтааж чаддаг. За энэ одоо бидний өнөөдөр намцоо гэд яриад байсан шүү дээ. Намцоогийн иргэн дээрээс бас та нарт лайв гэж харуулсан. Гэтэ бидний тэнд одоо цаг амар охорхон болсон. Тэгээд өстой ямар ч аргагүй зөвхөн охорхон тийм нэг лайв бас хүргэсэн. Гэхдээ үзэмжийг бол баг бүрээ харуулсан байхаа. Манай ихч гой. Монгол тавтай морилцсан. Баярлалаа. Монгол бол нэг тэгж гад нэг очноо. Ер нь бол энэ жил нэг 4 жил хийхдээ за нэг энэ жилийн 7-8 сараар нэг Монгол руу нэг явна да гэж ирсэн чинь тэгээд корона надаас урдаар явчлаа да. Тэгэхээр одоо аргагүй болчлаа. Энэ хаана вэ гэж юу? Энэ одоо яг төвдөө өртөө засаг орны нутаг дээр л явж байна да. Одоо Лас-Ат руу явж байна бид нар. Facebook хэрэглээд та нарыг шийтгэх үү? Үгүй шүү дээ, юу гэж. Бид нар ямар нэг хэрэгжилж болдгүй юм хэрэгжилж байгаа шүү дээ, тий. Бүр дэлхийн нийтээрээ л хэрэгжилж байгаа юм. Гэхдээ одоо энд бас хариутай байх юм ч байдаг. Гэхдээ бол одоо VPN-ээр бас ороод хэрэгжилж болж байгаа. Гэхдээ хамгийн гол нь одоо бид нар монголчууд маань одоо ирж чаддгүй, үзэж харах боломжгүй одоо нутаг ус тэгээд бас өөрийнхэн дэр нутагтаа бас адилхан зүйлүүдийг харуулах гал явж байна да. Монголын тал нутгаар одоо бас ингэж аялж үзээгүй болохоор яг одоо ямар уул хайрхантай адилхан байна энэ төр гэж бас арай л хэлж чадахгүй байна. Манай дархны зам гоё штэ. За. Та хоёр хаанаас эхэлж машинаар явж байгаа юм. Бид нар одоо тэр Чангду гэдэг хотоос гараад одоо машинтай ингээд сурвалжлагаа айнаа үргэлжлүүлээд одоо яваад одоо явсаар байтал одоо Лас-Атыг нэг хэдэн цагийн дараа бараг харах юм шиг байна. Машинтай одоо бараг 10 хэдэн хоног холигчлоо шүү дээ. За тэгэх баха яванда Монголынхаа газар нутгаар сайн аялж үзээрэй. Ер нь тэгж штэ Монгол очихороо би бас лайв хийн. Тэгээ за сайн байцгаана уу? Монголын тал нутгаас бүхэндээ мэнд хүрэн залгаж байна гэдээ одоо тэгээд явна штэ. Тэгэл айраг тарг уугаал тэгэл адуу малтай ноцолдоод морь унаал тэгэл явах бас гоё юм шүү. Гэхдээ энд бол өндөр байна уу? Них морь унаад үсэр гэж барьж бол тийм боломж бол ястай байхгүй. За
Монголын Баруун аймгийн нутагтай төстэй юм байна. Баян үлгийн ховд аймагуудтай. За тийм байхаа ер нь тийшээ бол бас өндөр гэдсэн. Дараа жил төвд явна. За тэгээрэй. Монголдо ирлгүй удаж байна уу? За Монголдон гэхэр чи одоо бас за би бол өөрөө хятадын иргэн штэ. Хятадын одоо бас баруун нутгаар одоо Гансу муж гэдэг байдаг. Тэгэд одоо нилээн дээр үед 1920-30-аад оны үед одоо манай өвөө мөвөөгийн тэр үед нилээн манай дээдүүл штэ одоо. Тэд нар одоо яг Говьалтай аймаг, Баян-Онгор аймагаас наашаа нүүж ирсэн. Тэгээд одоо яг энэ хил зааг шугам хуваа гэдэг үеэр чинь би одоо тэгэл аргагүй хятадтай иргэн болцсон. Би ч гэжтэй би ч одоо 80-аад оны хүүхд юм чинь бүр хилийн зааг шугам хуваагаад бүр тэгээд за энэ ч хоёр гүрэн уулз шүү гэд тэгээд бүр бүх юм тогтсон байснаар би сая дөнгөж төрсөн юм чинь. За тэгэхээр чи одоо мэдээж л хятадтай иргэн байж таарна шүү дээ. Тийм ээ. Тэгтээ одоо бас тэгэл Говьалтай Баян-Онгор аймгийн уугуул моогуул гэж бас ярьдаг. Тэгтээ бол одоо очно. Тэгтээ Монголын тал нутгаар бол бас ингэж боломжтой бол нэг ингэж сайхан аялж үзмээр байна. За Монголд би түрүү жилийн 11 сарын 5-нд нэг очиж ирсэн. Улаанбаатар хотод ороод тэгээд ажлаа дуусгаад тэгэл гараад ирсэн. За аялал зохион байгуулдаг гоо. Найз нөрөө сэтгүүл байхгүй юу? Сэтгүүлч ч арай өөрийгөө нэг томруулаад. Зүгээр нэг сурвалжлагч хүн. Камер барьдаг, дороо нисгдэг гэд. Тэгээ хаяас дорооно ууланд унгаачдаг. Тийм л нэг явж байгаа да. За ганцаараа ингээд хотлоо юм яриад явахаар бас хөөрхөн ч юм уу. Энэ ямар зоригтой нэвтрүүлэг вэ? Зорилго бол маш хүнд байгаа. Монголд байж байгаа Монголын ард түмдөө төвдийн тал нутаг, төвдийн соёл түүх, урлаг одоо бүх юмыг яг одоо үнэн боттоор нь харуулах гэж одоо ийм лайв хийж явж байгаа маа. Монголдоо л байна штэ ер нь бол. За Уйгуруудыг одоо бас дахиад ийм томилт юм уу эсвэл одоо дахиад тийм нэг сурвалжлагын аян зохиогдвол одоо бас тийшээ явнаа. Ер нь бас очиж үзээгүй газруудаараа очиж ирнэ. Танилцуул бас гоё ч юм уу л гэж бодож байна. За Тэмээ ер нь Монгол нутаг төвд нутаг гэж одоо ер нь ялгаа юу байх вэ? Нэг бөмбөрцөгдөр байж байна. Илчиг авж байна. Тийм ээ. Тэгэхээр одоо яаж энэ адилгүй тэр нь биш байна. Манай Монгол нутаг гоё тэр нь юм биш байна. Энтэр гэжсэн тийм юм бол бараг байхгүй тийм ээ. Бүгд л адилхан нэг бөмбөрцөгдөр байж байгаа одоо байгалийн сонин гайхам шиг тэр одоо сайхан бүхнийг за монголчууд за тэгээ төвдүүд одоо бас яг их азтай хүмүүс шүү л гэж одоо бодохоос биш. Монгол нутгийг монгол хүн бий болгосон биш. Төвд нутгийг бас төвд хүн. За би энэ дээр нь ингээд нэг уул босгоч. За тэн дээр нь би далайн төвшнөөтэй шин 7000 нэг том уул босгоч. Дээр нь жоохон цас асгах энэ төр гэсэн тийм юм бол байхгүй. Дэлхийн ертөнцийн гэдэг бол цаанаасаа л бүтцсэн болохоор одоо хүн төрлөختөн бидэндээ бүгдийнх нь л гэр орон байж байгаа шүү дээ, тийм ээ. За сайн явж байна уу хоёроо? Сайн явж байна өө бид хоёр ястаа ганган явж байна. Хар. За энэ манай төвд члээ тундаа. Цэрэн төвдөө. Члээ тундаа. Манай жолоочийн нэр нь болохоор Цэрэн төвдөн гэдэг. Тангадаар юу төвдөр юу гэсэн бэлээ? Чилээ тудаа. Члээ тундаа. Чилээ төвдөө. За төвдөр болохоор одоо Чилээ төвдөн гэдэг нэртэй. Тэгээ мэдээж л одоо монголоор хэлэх юм бол зүгээр Цэрэн төвдөн шүү дээ. За би одоо өөрийгөө харуулах бай. Царай мөтө дээрээсээ бас өөрийгөө харуулчихдаг гэж хүмүүсийг уйтахад гонигдуулаад дэмий. Цэрэн төвдөө. Цэрэн төвдөө шээ гоё ливээ юу цэрэн төвдөө.
За орон хоолон заавал харуулж байгаад идээрээ. За бас яамаар байна. Одоо бид нар яваалаас хот үргчин бүр шөнийн 10 цаг болно шүү дээ. Тэр хүртэл одоо миний лайв хүлээгээд суух уу та? Юу хятад ирэх юм уу гэж үү? Тийштэй. Уучлаарай. Гэтэ өвөө эмигийн аав ээж нь Монголын гов алтай Баян хонгор аймгийн хүмүүс байсан юм гинлээ. Тэр үед талгууны хошуу засаг тааны хошуу гэж ярьдаг байсан юм гинлээ. Тэр бол ястай гинлээ надад бол. Өөрөө яг газар дээр нь очиж үзээгүй юм чинь. Та хятад пассворттай болохоос Монгол хүн шүү дээ. Харин тийм ээ. Би чи яг хятад пассворттой Монгол хүн байхгүй юу дөө. За одоо худлаа ингэж хүмүүсийг өндрөөс бууж байна уу, өксөж байна уу? Ерөнхийдөө бол одоо бид нар бууж байна да. Сая 4600 байсан. Одоо ингээл 500, 400 гээл 3800 дээр очиж огтол 3 хоноод тэгэл одоо шууд хэдэн 100 руугаа явна шүү дээ. За сарлаг үхэр Монголын ар хангаа завхан хөвсгөлдөл их түлхүү харагдагдаа. Тэгэд араас нь амжилт хүсье гэж. За баярлалаа. Хятад амьдрахад ямар байна? Амьдрал ямар байна? За одоо би нэг ухаарсан цагаас эхэлж ярих уу? Ойрын 2 хоногийн сурвалжлагаа энэсээ эхэлж ярих уу дөө? Гэхдээ ямар ч байсан одоо тэгэл одоо надад авч хэлвэл гоё л байна. Учир нь яагаад гэхээр за нийгмийн хөгжлийг ч одоо яриад явах бай бүгд л мэдэж байгаа тий. Тэгэл одоо ингээл хар замаар ингээл том машин унаал гүйлгээл ингээл ер нь бол гайгүй штэ. Тэгээд одоо бидийн хувьд авч хэлэх юм бол одоо бас өөрийгөө хөгжүүлэх орон зай бол маш өргөн байгаа. Тэгээд бас тийм боломжийг ч одоо өгдөг. Одоо хамгийн гол нь за өөрөө одоо энэ боломжийг яаж ашиглах вэ? За энэ ямар нэгэн ажлыг одоо яаж хийх вэ? Энтэр гэдэг талаар бол одоо бас ер нь бол ямар ч улсын энэ нийгэм энтэр гэдэг бол одоо цаанаасаа тийм байж байгаа л зүйл. Гэхдээ одоо ямар нэгэн боломж тохиолыг олон барьна гэдэг бол одоо зөвхөн яг одоо өөрийнх нь асуудал байж байгаа байхгүй юу? Тийм ээ. Хана. За та бүхэндээ уул нийлээ харагдсан гэдэг дуулчих уу гээ. За монгол хэлийг яаж сурсан бэ? Гү багасаа л сурсан шүү дээ. Аав ээжээсээ төрөөл тэгэл аав ээжтэйгээ баг ингэж ярьсаар байтал тэгэл ер нь манай өвөө эмээ бол баг л иймэрхүү л ярьдаг шүү дээ. Гаржгүй. За энэ одоо яг лас руу зааж байна да. Монгол хэлийг яаж сурсан? Монгол хэл сайн мэддэг юм аа. Амжилт. Ер нь бол одоо манай өвөө эмээ тэгэл манай аав ээж одоо бид нар ч юм бол одоо гэртээ орог ингээл ярьдаг. Ямар ч одоо тэгээд би бол одоо ямар нэг хэл авьяагаан тэгээд хувиргаад ч юм уу одоо тэг ярьж байгаа юм бол байхгүй. Яг хаяа одоо бас домд нь бас жоохон юу гэдэг үр монгол хэлч юм одоо яг манай нутгийн тийм хэл мэйл орж иж ч магадгүй. Гэхдээ одоо бас Уугар нутгаас сурвалжлах хийх үү? Уугар нутгаар одоо бид нар явж байгаа л болно доо. Хизээ одоо Шинжаан руу явдаг тийм томилол өнтер байвал бид нар одоо тийш явна. Төвдүүдийг л хэцүү амьдралтай гэж бодож байсан. Үгүй юм да. Дандаа сонж мөргөж явдаг хүмүүс шиг байсан. Та нартай дайралцсангүй юу? Ер нь бол одоо дээр үед бол тэгэл замын хажуугаар тэгэл сунж мөргөөл явдаг хүмүүс харагддаг гэсэн. Бид нар ч бол одоо уг нь би бас тэгж боддог байсан шүү дээ. За төвдөгч одоо тэгэл сунж мөргөөл хар бүрүү иргээл тэгэл явдаг хүмүүс гэж бодсон чинь байхгүй. Том.
За тэгээд одоо Land Rover том мундаг машин унтсан. Тиймэрхүү төвдүүд бол одоо хажуугаар сүрт сарт гэл дайраал гараад байна шүү дээ. Бид нартай бол тийм юм дайралтайгүй. Тайран даарна гэл. Өвчин гайгүй байгаа. Ямар ч үсэн энд бол одоо маскгүй л ард түмнүүд олон байна да. За бид нар бол одоо нэг тэр Лас Отор чинь бид нар одоо баг хамгийн сүүлийн бидний хамгийн сүүлийн очих гэж байгаа газар шүү дээ. Бид тэр том хотны яаж байгаа мэдгүй нь бидний яваад исэн жижиг хот тэгэл сум хөдөө орон нутгаар бол ер нь зарим нь маск энтер бол зүүж харагдахгүй байна уу. Монголоор үнэхээр цэвэрхэн ярьж байна шүү. За баярлалаа. Мондог шүү. Баан үзээл да. За. Бид нар одоо ингээд 8 дугаар сарын 6 гэхэд одоо Бээжинд явчих штэ. Бээжинд буцчихна. За тэгээд тэнд очичоод би бас ингээд ямар нэг танилцуулаад ч юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар бас лайв интервью гэвэл та нарыг үзэх үү аа. Та нар одоо зөвхөн төвдийг үзээд байна уу эсвэл битэрийг үзээд байгаа юм уу? Эсвэл битэрийн тайлбарсан бүх юмыг үзэх гээд байгаа юм уу аа? За та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгээ шеэрлээрэй. Одоо ингээ удахгүй энд харангуй болчих штэ. Тэгэхээр одоо юу ч үзэгдэхгүй болчихно. Тэгээ юм үзэгдэж байгаа дээр жоохон шеэрмээр хийгээ. Тэгээ цаад улсуудаа бас жоохон харуулаа атгаарай. Солонгосоос байн гүзэж байна. За баярлалаа. Суудлын бүсээ зүгээрээ аян замдаа болгоомжтой яваарай. За oh yeah come on baby. Суудлын бүсээ бол яг зөв штэ. Хүлээ шүү гин. За байн гүзэж байна. Баярлалаа. Болгоомжтой машинаа бариарай. Найз нь машин барьж уцаан барьж байна. За төвдийн хорим үзье. Юу тэр хорим гэдэг чи ямар үзээгүй хоримлоод байдаг юм гэж хаа байд. Бид нар харин яг тэр төвдийн одоо хоримтой бол таарсангүй. Хэрвээ таарсан бол одоо мэдээж л үзүүлж таарна шүү дээ та нарт. За сүлжээ ямар сайн байна тий. Харин ийшээ бол одоо ер нь 4G бол баг 4G ер нь мобил Unicom энэ чинь бүр ястай. Дүр явж байна. Юу лээ? Unitel Unicom болоод мобил тий. Манайх ч одоо ер нь бүгд л тийм адилхан байгаа бах та. За сүлжээ ямар байна тий. Өөр монголчууд их бохир ярьдаг штэ. Чамайг хинч өөр монгол гэж хэлмээргүй байна. Залуу шүү. Харин сандага гансан мужийн халах хүн штэ. Тийштэй. Та яаж намайг ингэж амир мэдээд байгаа юм? За одоо зандаа ихч орсон. Зандаа ихч орж ирсэн. Одоо зүгээр жоо ойлгохтой шиг юм яриад сууя да. Окей одоо наваа загнана. Өөрсдийгөө харуулж өөрсдийгөө юу харуулж болно л доо. Гэхдээ Монгол хүмүүстэй санд юм асуугаад байт юм бэ? За төвд. За хятад ямар сургууль төгссөн бэ гэж юу? Ямар ч юм гэж байхгүй. Зүгээр бакалавра би чинь Өвөр Монголын багш их сургууль Inner Mongolia University Normal University гэдэг. Ер нь бол наашаа бас сурдаг олон хүмүүс бас мэдж байгаа л байх та. Өвөр Монголын багш их сургууль, Өвөр Монголын их сургууль гэдэг тэрнээ яг Өвөр Монголын багш их сургуулиас төгссөн. За тэгээд бакалаврын дуусгаад тэгэл
Өөр Монголын одон телевизэд ажиллаа. Тэгэл одоо яг олон улсын хятадын одоо чин төвийн радио телевизэд сурвалжлагч хийж байгаа л хүн байна да. Уусч болохгүй шүү та нар. Юу гэж уустай? Юу гэсэн бэлээ? Бид нар ямар уусаа гэдэг. Бид нар ямар давсаа гэж. Санаа амруугаарай. Та нар ч ихсэн адилхан уусч болохгүй шүү. За яр тохирлоо шүү. Хэрвээ хэн нэг нь урдаар уусчих юм бол зүгээр энэ мөрөнд хараа заяа гэхэд. За ласын дийлгүүр хоршоог харуулаарай. Тэгнэ маргаашаас бол одоо лас хотын зөндөө юмыг та нартай харуулна штэ. За маргааш болохоор ч одоо таав. Сайн бацхан уу эрхэм үзэгчтэй төвний ордоос ласотоос таавгнэ. Энэ өдрийнхээ халуун мэндийг өргөн дэвшүүлж байна. Таавгнэ. Гэт одоо бас тэгэл нэг юм ярих байх таа маргааш. Одоо бол яста яг зам дээрээ бол яста нэг тэлчилж явж байна да. Зам одоо ингээ гисгтээ яг ингээ уул руугаа ороод ирэхээр бас өнөө мэдээж ингээ том машинууд явахаар чинь замыг бүр ингээ эвдээ ачдаг. Тэгээд энэгээр зам бас нэг тийм сайн биш байна да. Монгол хүмүүс лас ороход тусгай зөвшөөрөл авч орохгүй. Харин энэний талаар бид нар одоо Бээжинд харьчаад тусгай нэг мэдээлэл аваад бас та бүхэндээ хүргэе гэж одоо бид нар хэлсэн байгаа. Эндээс бол одоо бид нар бас арай л нэг одоо ямар мэдээлэл энэ төр гэж юм уу бас арай л авч чадахгүй байна. Бээжинд харьж гад нэг тухтай сайхан мэдээлэл авчих. Тэгээ та нартаа мэдээлэл хүргэндэ. За хаяаг Монгол хүн шиг ярьж байна. За хятад бол одоо Facebook-ыг VPN-ээр ашиглаж болдог. За хятад уусч болохгүй шүү. За бохир ярэ гэж юу гэсэн үг юм. Монгол хэл бол олон аялах хэл шүү. Тийм зөв. Тоглоод байна энэ залууг нь. Харин тийм ээ тий. Замдаа одоо унтаж чадахгүй юм чи. Энэ өнөө жоохон даралт ихтэй болохоор унтнахэр гэд сэрж ирээд байх юм. Өнөө амс хүчилтэрэгч дутаад. Тэгээд өглөө болгон ер нь төвдөд ирснээс хойш өглөө болгон баг тэгээд нэг амар гоё сэржгүү. Дандаа баг тэгээд хүчилтэрэгч дутад сэрж байгаа юм чи. Гэт за ямар ч байсан амьд байна. За ажиллаа гарыг гэ тэгэл явдаг байхгүй юу. За мондог сэтгэлтэй залуу манайхан алт орцсон. За үзэн штэ гин. Амжилт хүсье үзнэ гин. Түрэнгийн лайв бас явчихсан. Зогсчихжээ. За манайхууд одоо бүгдээрээ нэг улс төрч уулзсан асуулт надаас битгий асуу. Учир нь ягаад хэр найз нь улс төр сонирхдаггүй байхгүй юу? Зүгээр ингэж аялал сонирхдаг. Ёо. Хотлоо юм ярьжгаад бүгдийг үзүүлэх юм юу вэ? Үзье гин. За уус. Манай хүчөөстэй галартал бичиж байна. Хайртай шүү хоёроо гэн. За баярлалаа анда. Бүгдийг үзэж байна. Баярлалаа. За үзнэ. Сайн лайв хийгээрэй. Чамайг ирэх жил Монголд ирэхэд хүмүүс их таньдаг болсон байна да. Тэгээс. 3 сая монголчууд бүгдээрээ сандаг гэдэг хүнийг мэдчихэвэл одоо найз нь ястаа галаалаа. За одлаа. Юун сүртэй өөрийгөө тэгэж нэг том од биш шүү дээ. За ер нь ингээд лайв хийгээл ганцаараа нэг юм яриад гаднаас нь харахад ганцаараа ярьж байгаа юм шиг. Гэхдээ бол одоо та нартай ярьж штэ. Та нарын бичсэн комментиг уншаал тийм ээ. Гэхдээ одоо яг хажуугаас харсан за энийг залуу ямар сайн юм балаа юм бэ. Хуцсныхын дэлгэц рүү хараад нэг юм ганцаараа нэг юм яриад энийг л яваад байх ингээд. Энэ ямар жишээ шаах вэ?
Лас ах. За лас гол. Лас хотоос өмнө лас голыг үзүүлчихье. Угалзлан урсж байгаа лас голыг эрхэм үзэгч та бүхэндээ Facebook-ийн лайваар дамжуулан хүргэж байна. Цаг агаар хэрвээ ер нь бол оройдоо бол жоохон хүүтэн байшгүй сэрүүхэн байл. Яа одоо ингээд хот хайртад ирэхээр ингээд замын машин төгчих гээд байдаг. За таньдаг болцоо. За мөрөөдлийн газар төвдөг жөө. Хүн болгон заавал мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Мөрөөдсөн юм нь хизээ нэгэн өдөрт биелдэг юм байлээ. Би бас нэг зүйл мөрөөддөг. Тэр нь юу вэ гэхээр монголчууд сандгийг таньсан байх болтой. За тэр миний тэр мөрөөдөл биелэхгүй мөрөөдлөө зүгээр тоглосон юм аа. Гэхдээ бас одоо ингээд аян замынхаа үзэж харсан юм аа. Ганцаараа үзээд ваа. Nice гэдэг явахын орондос та бүхэндээ ингээд хуваалцаад явал бас гоё юм болоод гэж бодож байна. За. Сайн байна уу? Испанаас үзэж хамт аялж байна. Хоёр сайхан юм үзүүлж байгаа хоёртоо баярлалаа. Төрөнд кам байхгүй гэд байсан. Одоо зөндөө. Харин тийм ээ. Одоо бүрээс уншиж амжихаа боллоо бүр. Ямар хэцүү юм бэ? Ямар амар комент өчтөм бэ та нар? Очгоо хүмүүсийн тоолцоо хүн байгаад байна да. Уг нь одоо олон комменттэй болмоор байна гэд бодоод байсан тэр хүсэл маань одоо бас сайхан биелж байна. Одоо тэгээд олон шеэр хийгээд олон хүмүүст харуулах бас нэг жоохон хүсэлтэй болчиход байна да. Тэр хүслийг одоо та нар л биелүүлж өгнө дөө. За. За ер нь миний ховын хаяг бас байгаа. Шарнууд сандаг гэдэг. Юу гэнэ? Ярлун гол нь хаана байдаг? За энэ нарийнхан зам ч одоо бас хэцүү байна даа. Ярлун гол гэж аль? Ядуу зам бүжэн юм уу? Ярлун гэж баг ялуу зам бүжэн. Ялуу зам бүжэн швэ ни идо хванча. Тийм нэг дуутай тийм нэг тэр нь одоо би бас сайн мэдгүй нэг очиж үзээгүй. Лайкас уулн юу гэнэ? Кайлс уул гэдэг чинь хаана вэ? Кайлс мэдгүй. За ямар ч үчсэн төвдийн газар нутаг ёо ёстой мó. За хараал хайхгүй. За Бэлгээс үзэж байна. Яа ирчим. Юу юм бэ? Ядуу бодож чинь ядуусан. Тийм ба. Одоо лайк тэр биш кайлас уулгэн тэр нь одоо ямар уулыг мэдгүй. Замдгаа гэр бүлийн тухай товч ярина уу? За яах юм бэ? Ажлын цагаар гэр бүл ярихгүй шүү дээ. Зүгээр хаваараа ингээд гой сайхан найзууд олчиход. Хог харагдаад байна уу? Харагдаж байгаа л байз. Мэдээж амьд хүнтэй газар юм чинь хоггүй газар гэж хаана байх вэ? Чохон ёстой яриад байвал олны танил болдынтэй. Чохон ёстой юу? Чохон яриад байвал одоо тэгвэл найз нь ингээд нэг жоох юм ярьчөө. Эмхтэй дүүг нь харъя гэж юу? Дүү биш штэ. Тэр чинь миний их ч явж байгаа байхгүй юу дөө. Та нар ямар сони юм бэ? Та нар намайг энд одоо яг бас нэг
Сэтгүүлт сурвалжлагч англи хэлнэ. За, англиар нэг ярьчихсан. Юм шүү. 英语记者，然后让你英语打招呼一下。За манай энэ машинд болохоор штэ нэг төвд за дөө тэгээд нэг халах ясна нэг өвөр Монгол тэгээд нэг хятад бүхэн ингээд Яг ясын тоолох юм бол 4 яс явж байна да. 4 яс. За би өөрийгөө хаачаа. Та нар миний царайг харахаас илүү миний хэл яриа хоолойг илүү сонсоорой. Тэр нь та нарт жоохон өгөөчтэй байж магадгүй. Царайг харах юм бол ичээсээ хоолой зогсон шүү. бараг 9 цагийн үеэр хүрэх байх таа тастаа. За эмхтэй дүүгийн харъя гин. Өгч нь байгаа шүү. Ажлын өгч нь байгаа. Амар залуу харагдаж байна уу гэдэг. Монголд ирээч дүү минь. Манай Монгол бол ёстой. Тайван сайхан нутаг шүү. Толгоогоо хаагаач. За ерөн жоох ингээд хол хайчуу. Замаа үзүүлээд гэж юу? За. Алаг мөр минь хой атар хангаван амараг ёо ер нь өндөрлөг газар жоохон даралт ихтэй болохоор дуунай үг дууны ай маяг үл яста тасархай марттай юм байлээ шүү. За манай Монголд өстэй сайхан нутаг шүү. Өвөр монголчуудын зөвхөн хөөрхий доошоо үүд уртай байдаг. Жинийх бол цоглог гоё сайхан трэдэ өвчлөлтөө залуу байна шүү. Чамаагүй бид эндэг болчлоо. Ийм дийдэн нэвтрүүлгийг үзэх дуртай. За баярлалаа. Яа. Амжилт Солонгосоос үзэж байна. Урдын лавыг үзсэн гоё байсан. За сүлжээ яаж бариад байна? Сүлжээг гэж бариад байгаа. Сүлжээг одоо гэж ингэж бариад байгаа. За манайха ер нь сүүлийн үед манайхад тэр өнөө сөрөг комент бичгээ байцсан. Тэгэд амар гой юм яриад хөөрөөд бүр ингээд хажууд байж байгаа юм шиг яриад хөөрөөд. Тэгээ би бас өөрөө бас жоох ингээд хаяа бас жоох марцгалчдаг байхгүй юу? Тэгээ бас одоо сүлжээ барина гэдгийг одоо ингээ бариад байгаа гэж зүгээр тоглосон шүү. Бити буруу ойлгоорой. Ер нь бол ийшээ бол одоо энэ одоо бол энэ Mobile Unicam бол одоо яг 4G-гээр явж байна. Энэ уулан дотор ч гэсэн. За тэгээд одоо VPN-ээр гарч марах юм бол одоо ямар ч асуудал байхгүй. Тэгээд баг ер нь тасрахгүй яваад байгаа юм шүү, тийм ээ. Ер нь дунд нь тасарч харагдсан уу манайхаа? Гоё юм үзүүл түүд онц интерес үнэхээр сонирхолтой. Дрэгийн удаа солонгосоор аялж гоё. Одоо ер нь тэгэл сүүлд нь ингээл томилтоор ингээ гадагш явах юм бол би одоо баян ингээл олон юм яриад явна шүү дээ. За тэгээ мэдгч чадах хэрээрээ газар орон тэгээд нутаг болсны соёл түүх тэгээд урлаг одоо юу вэ бүх юм танилцуулна. За тэгээд хэрвээ ингээд машин дээр одоо нэг үзүүлэх харуулах юмгүй бол ингээд бас хүмүүсийнхаа комментиг уншаал бас хүмүүсийг автобусандаа суулгаад хүмүүсийг ингээд цуг аялаад байна шүү дээ. За ёстой ховтой хүн хур баруунаар гэж 593 хүний суудалтай том автобусууд одоо яг хур барууныг дагуулж ирж одоо яг Ласат руу явж байна да. 593 хүнтэй том автобус гэж боддоо та нар. Цаана бас зөндөө олон хүмүүс сууж багтах орон зайтай. Манай автобус одоо яг Ласатыг чиглэж байна. Йоо. Монголчууд үнэхээр өндөр уултай юм. Гэхдээ хоолой жоох хатаад байна. Оо, Испаниас үзэж байна гин. Йоо, манай лайв чи одоо ер нь баг дэлхийжсэн юм шүү. Интернет болсон юм шүү, аа.
ганцхан Монгол л гэж бодоод байдаг гэсэн чинь Австрал, Солонгос, Итали, Англи, Гарма, Франц гэд Испани гэж зөндөө олон газараас үздэг болсон байна шүү дээ. Европын улсуудад байдаг монголчуудынхаа групп хийж хоосон. За ингээд маш их баярлалаа. Харин тэгээд бас маш олон хүмүүс Европоос бол их үзээд байгаа юм шүү. Ер нь таны ач гавьяа бол одоо их байгаа гэдэг нь харагдаж байна да. Монгол дуу дуулъя л да хоёроо. За тэгье. За та дуугаа эхэлчих. Найз нь зүгээр шууд эндээс явуулаад өгөө. Найз нь бол мэдгүй дуу гэж байхгүй. Бүтэн дуу гэж мэдгүй. Сайн явж байна уу? Их сонирхолтой лайв хийж байгаад баярлалаа. Амжилт Францаас гэн. За окей. За зөндөө шеэр хийлээ. За баярлалаа. Хайс энтхий хэл дээр. За баг. Заримдаа тасраад байна. За 2 3 тасралаа гэж юу? Ер нь байгаль нь гоё болохоор ер нь сүлжээ мүлжээч бас жоохон тасарч масраад байгаа юм болоо. За ер нь хүний тоол жоохон сам харгуйгаа хөгжүүлсэн мундаг газар байна гэн. За харин тийм ээ одоо бас та бүхэнд маш олон монголчууд маань төвдийг одоо бас яг уг нь зөвхөн нэг сошиал медиа ч юм уу эсвэл одоо YouTube-ээс ямар нэгэн одоо тийм нэг жоохон мэдээлэл авч ирсэн болвол өнөөдөр одоо алтан авчигч бит хоёр одоо яг нэг ингээд том автобусандаа суулгачаа дагуулад одоо маш том одоо энэ нутаг орноор нь аялж яг газар дээрээс нь яг үнэн боттой юмыг харуулж явж байна да. За энэ хажуугаар нэг том ачаана машин гарлаа. За энэ үнэн байгаас тий. За sweetness үзэж байна. За та бүхэнд бол одоо их тасалдаад байна. За байж нэг хараадах юм. Гайгүй баймаар л юм аа. Сая би дундуур нэг жоохон дуулж муулцсан. Тэгээд сүлжээ унчуу яа. Дуулахаар хүн тараадаг, сүлжээ тасраадаг мангар ир байгаа шүү гэж. Тасраад байна. Алтан шар замыг дуулаа. Алтан шар замыг чи яаж эхэлдэг вэ? Дараараараар биш үү? Алтан шар замыг чинь заавал алтан шар зам гайгүй нөө. Алив ахаад нэг юу гинэ? Ахаад нэг харъя да эхнэрийн нэг гэж юу? Миний эхнэр үү? Юун сүртэй юм бэ? Манай ажлын ихч байна гэд байх чинь эхнэр гээд байх юм. Бас юу дүүн гээд. За тэгвэл ингээд гэж. Гоё хоёр өдөртэйгээ явж иргэн. За одоо тэгж дэлхийд тэгж нүрээ барахгүй шүү дээ. Тэг сайхан цоглог аян дээр бүжгэлчих уу аа. За тасрахгүй байна да. За окей. За ерөн тэгэл навчааныг ай бариач Монгол дууг нь. Навчаагч хөөрхөө одоо жоохон энэ даралтаас болоод өгөө мартаад байгаамаа. 10 хэдэн хоног нэг бадаг дуулахчээл нэг л мөрөөр яваад байгаа. Тэгээ одоо ер нь Бээжинд очиод дахиад бид нар бас нэг үзэгч олонтойгоо бас өөрхөн тийм нэг нэвтрүүлэг энэ төр бас хийж болно шүү дээ тийм ээ. Лайв дээр. Ер нь хаглан биш шүү дээ. Ер нь ингээд өндөр амар амархан юм мартдаг болчдөг гинэ. Ер нь энэ нутгийн ардууд ч бас тэгж яриад. За та хоёрын хоолны цагаар хийсэн лайвыг чинь үзээд дагаад өндрийн өвчнийг чинь мэдэрсэн шүү гэн. Харин тийм ээ. За ер нь төвдөд ирээд ийм шох гурвалжин оройтой ийм уул харахаар л өнөө тэхийн зогсоод бодогдоод байдаг болчлоо.
Тэр жилийн тэр нэгэн өвлийн үнэтэйг ямар юм юугийн яагаад игээд Манай машин ч төрөлдөд яваад байна шүү. Ер нь өглөө яваа сурцсан юм уу гинэ. А тийм үү? Чод очтой өдрийг. Зарим нь хараагүй л явж байна. Өө, Японоос үзэж байна гэж байна. Тасрахгүй байна. За. Манай жодооч ер нь жоохон төрөлдөд яваад байна. Өнөө гүйцэд төрүүлж ийн гэд нэг онгон дээр өнөө нэг дэгж ярьдаг шин. Минийхөө наад өгөр чинь хажуугаар гүйцэд төрүүлээд байгаа шүү гэд нэг тийм юм битг шин. А? За яасан бэ? Бас тасарцсан уу? Яагаад гайгүй амар юм аа. Гэнт ингээл коммент дээр орж ирэхгүй болоод хүний хасагдаад ирэхээр за энэ ч баг тасраад байгаа юм шиг байна даа гэдэг төргөдлөө ороод байдаг болсон шүү за. За ер нь энэ түрүүн уул хоёр баг нийлцсэн байсан. Одоо үүл нь бол баг арай жоохон дээшлсэн. Уулнасаа дээгүр гараад одоо ураг ажил тараад гэртээ явж их шиг байна да. Уул нь хөөрхөө баг өнөө хамгаалагч цагдаа магдаа юм уу да. Яг суурн дээрээс эх орныг хамгаалаад тасарж байна да. Алтан шар зам нь үлцээтэй байгээ. Конгресс минь хүргье баярлаа. Марцгансан юм ярилгүй төвдийн тухай юм яар гэж юу. Төвдийн тухай ч одоо ярих юм бол зөндөө л юм байгаа. Бид нар ч одоо баг ингээд өдөр болго ингээд ажиллаа хийгээл баг ажилдан дараг явсаар байтал тэгэд бас энэ машин дээр ч бас унтаж чадахгүй. Тэгээ хүмүүстэйг бас жоохон ингээд өөрийнхөө тарих толгоогоо сэргээе л гэж бодоод л одоо ингэж явж байгаа. За хэрвээ таалагдахгүй бол бас яах вэ? За Кореягаас үзэж байна. Сайн байна уу? Та хоёр минь сайн явж байна. Бид хоёр сайн явж байна. Одоо бол 2-3 хоногийн дараа бидний сурвалжлагаа энэ дуусна. Энэ өдрийн мэнд за. Төвд хідэн улиралтай юм бэ? Яг ясаар бол дөрвөлдөө. Гэхдээ одоо ер нь эндхэн хүн ингээ жоохон наадам тоглоом жоохон онгоо болгоод ярьдаг байхгүй юу? Учир нь ягаад тэгэхээр энд чинь амар хүүтэн. За тэгээд төвдөд 2 улиралтай. За нэг нь өвөл, нэг нь өвшиг гэж одоо ийм 2 улиралтай гэж одоо эндхэн хүмүүс бас тэгж их наадам шуудан болгож ярьдсан байна. Төвдийн талаар сонирхолтой зүйл яриарай. Туркээс үзэж байна. Ер нь бол одоо энэ төвдийн тухай мэдээллийг бол бид нар одоо ер нь текстээрч бичиж байгаа. Тэгээд видео бичлэг энтрээр зөндөө хийгээл одоо манай пиж хуудсандаа бас цацсан байгаа. Та нар бас тэгээд завтай бол бас манай пиж хуудсаас ороод бас зөндөө олон сонирхолтой юмуд цацсан л гэж одоо ховдон бодож явж байгаа. Гэхдээ одоо бас та нар таалагдах юм уу юм уу бас мэдэхгүй л байна. Гэхдээ бас та бүхэн бас завтай бол орж үзээрэй. Хөөрхөн байж магадгүй шүү. За манай улсын жуулчлалын компаниуд Лас Ултай, Гөмбөн рүү, Төвд рүү настайчуудаа явуулдаг штэ. Манай аав ээж хоёр очиж ирсэн. Бараг 10 гаруй жилийн өмнө өнгөрч байна. За загнаад блок штэ. Загдаах шиг гэж. Одоо ер нь баг өвнөөс хойш түүнээс цааш гэдэг шиг баг байнга одоо лайв хийх байхаа. Гэхдээ одоо яг төвдөөс биш зөндөө олон газруудаас энэ яг ямар хотоор явж байна. Өндөр уулан донд гоё харагдаж байна. Энэ одоо төвдийн урд засах орны. Одоо Лас хотод хүрэх гээл явж байна да. Бидний одоо хамгийн сүүлийн очих гэж байгаа газар болохоор Лас.
Одоо баг нэг цаг явал баг яваад лаас орчих юм шиг байна. За ер нь энэ 10 хэдэн хоног бол одоо ёстой яг машин зам энэ хоёрыг бол ёстой нэг сунтлан үзлээ дээ. Монголд ингээд замын хажуугаар модод харьдаг болоосаа гэнэ. Харин тэгээсээ тэр сайхан хүсэл мөрөөдөл биелэх байх уу? Зэн замын хажуугаар юу вэ? Бас харуулъя. Зүгээр л юм уу зам харуулад явах хооронд замын хажуугаар бас өөрхөн зүйлүүд харагдаж байж магадгүй. Сонирхолтой байна. Секс. Та хоёр Монгол ирж үзсэн үү? Очсон. Тэмээ тийм. Загдаа гэдэг чинь одоо ястаа танихгүй. Ястаа мэдгүй. Тэгдэгээд бас хувийн шугамар бас танилцуулж өгөөрэй. За тэр нь яг ямар ах вэ гэдгийг. За яасан? Тасарсан уу? Тасарч гэнэ үү?在西藏新冠病毒怎么样？这边一点问题都没有，特别好，没有零感染。Они же где-то шампунь. Арунама. Одоо яг 18 градустай байна. За миний нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс ягаад улам цөөхрөөд байна. Бараг би тасраад байгаа юм биш үү? Уг нь 1000 хүн үздэг лайв хийдэг байлаа. За. Аян замдаа сайн явж байна уу? Сайхан нутаг орон байна гэн. За амар төвшин. Бид нар аян замдаа сайн явж байгаа. Танд бас орой минь хүргье. Минь дамуур. За. Лайвыг зүгээр үзэж байгнаа дэвэл шууд
болоо хийдэг. Буйны ажил эрхэлдэг нэг ах хүү бие Монголд алдартай. За тэр тэгвэл одоо бас их буруу зурм ярьдаг юм байх та бодвол. Биш би буруу ойлгоод байгаа юм байна. Гүй найз нь юу гэж байгаа л дээ. 1000 хүн үздэг лайв хийж чадна, 300 хүн үздэг лайв хийж чадна гэсэн үг байхгүй юу да? Яг уг нь бол одоо яг тэгж үгэнд ярих гэсэн. Ганц хүн үздэг лайв хийж чадна. Хоёр ороо минь. За, ороо минь түргээ данд болгоомжтой яваарай. За, баярлалаа. Тасраад хүмүүс багасаад байна. Харин тийм юм шиг байна. Ер нь одоо яг ингээд хөдөө уулан дондор явж байгаа болохоор бас жоохон тасраж масраад байж магадгүй. Энэ замд машинууд аварын гэрлээ асааж явдаг юм уу? Тэр том машинууд тэр урд явж байгаа машин уу? Энэ өнөө бидний өнөө нэг багийн машин байж байгаа байхгүй юу? Араа мэндэ одоо хэдэн цаг болж байна? Цагийн зөрөө байхгүй хаа. Одоо хэдэн цаг болж байна? 7 цаг 50 болж байна. Цаг бол 7 цаг яв. Хэдэн цаг яваад амардаг юм гэж юу? Маш зөв юм ярьж хийдэг үү? Тэр хүнээс их сурах юм байна тэгвэл. Та хэд машин дөрөөсөж явж байгаа юм. Тэгж байна. Цоваа аваа. Сайхан орнотог байна. Зөндөө машинууд явж байгаа. Ер нь бол одоо тэр өндөр уулан дээр гарахад бол бас их хэцүү байх шүү. Амьсгаа дутагдаад байдаг. Хүчилтрэгч их хэмжээгээр дутагддаг. За ер нь бол одоо манай Монголд байдаг том ирчүүд, биерхүү том ирүүд бол энд бол бас жоохон хэцүү үдэж магадгүй юм шиг байна да. Ер нь бол хэлж байна. За ер нь бие сайтай хүн тэгээд их биерхүү тиймэрхүү хүмүүс бол жоохон хэцүү үддэг гинэ. Одоо хүчилтрэгч их хэрэгсдэг болохоор одоо тэр нэг дутагддаг гэж одоо ярьсан. Байгаль бол үнэн гоё юм аа. За одоо орог сүлжээ арай гайгуураад ирж байгаа юм шиг байна тийм ээ. Хүмүүс одоо нэмэгдээл байна. Монгол дуугаа сонсооч гэж юу. Монгол дуу одоо зөндөө сонсоод явж байгаа. Бид нар одоо Төвд залуугийн машин дээр монгол дуугаа сонсоод явсан. Нэг үдээ нь хурд хамтлагийн дууг сонсоод. Тэгээд бид нар бас одоо Төвдөд ирчээд Төвдийн бас сонирхолтой зүйлүүдийг бас сонсоё гэж бодоол. За Монгол орондоо хизээ ирэх вэ? За Монголд бол одоо тэгэл нэг хизээ нэг амрах цагаараа боломжтой бол тэгэл яваад очноо. Тэгэд очичоод бас Монголд очиод бас лайв хийндэ. Тэгвэл бас их сонирхолтой байх та тий. Лас орон бурхны орон гэдэг баха тий. Эрдэнэ 100 гэж ярьдаг. Сайхан газар юм аа. За ер нь бол нэг сөргөн бичээд байж байгаа хүн бол алга байна уу? Юм харагдахгүй байна. Эсвэл сөрөг юм бол харагдахгүй байна. За хэдэн өдөр явдаг вэ? Бээжингээс Лас хүртлөө. Онгоцоор явах юм бол нэг 4 цаг. Бүтэн 4 цаг яв. Үзэж харах юм ихвээ шүү.
Харин тийм ээ. Та хоёр манай Монголд ирж лайван хийх үү? Монголд очих боломжтой бол мэдээж утсаа гаргаад. За манай лайв явлаа шүү гэж шууд лайвд шүү дээ. Одоо жоохон лайв хийгээ жоохон өнөө нэг дуртай болоод байж энэ да. Одоо далайн төвшнөөс хэдэн метрийн газар явж байна. Америкээс үзэж байна. Хаана явж байгаа юм би гой газар байна. Бид нар төвдөд явж байна. Төвд хятадаас яг хаана вэ гэж юу? Төвд чинь мэдээж хятадын газар нь. Хятадынхаа одоо баруун урдуура байрладаг. Ар Монгол уу, өр Монгол уу. За нэвтрүүлгийнхээ чанарыг сайжруулбал үгүй мөн сайхан байна. Бид нар чи одоо яг 10 хэдэн хоногийн өмнөөс эхэлж одоо яг лайв хийж одоо монголчуудтайгаас юм хуваалцъя гэж одоо уг нь бас жоохон лайв энтер хийдэг байсан. Гэхдээ бол одоо туршлах муутай тэгээд ер нь бол бид нар ч одоо гарууд штэ. Тэгээд бас зөндөө болохгүй бүтэхгүй юмсууд бас байж магадгүй. Тэгэхээр одоо туршлагыг бол одоо бид нар цуглуулаад хурамдуулаад явж байна да. Бусдын сайныг хардаг нүд сэтгэлээ хөгжүүлнэ шүү. За. Арай харин тийм лайв хийхээр донтно гэж ястаа үнэн юм байна. Бүр тэг ганцаараа ярьдаг болчдөг. Лайв одоо бүр гоё болж байна шүү. Амжилт гэнцээ. Баярлалаа. Цэгмэд оюун чимэг хожаад өвчин ямар байна? Тэрийг хожаа гэж битээ хэлээрээ хожаа гэдэг чинь яг үндэ тийм хараалын муухай үг биш шүү дээ. Зүгээр л хятад өвчин ямар байна гэж асуучихгүй юу? Ийшээ бол одоо өвчний байдал гайгүй болсон. Гацчуу. Гацчуу яачуу. Гайгүй юм шиг байх юм. За яасан бэ гаццсан уу? За сая нэг муухай гацаад авсан юм байна да. Төвдөд өвөлдөө хасах хэдэн градус байдаг вэ? Ер нь ийшээ бол өвөлдөө бас нэг амар тийм хүүтэн бас биш гэсэн. 这边就是冬天最低温度是多少啊？在拉萨。最20几度吗？不到22. Бараг нэг хасах 20 хэд мэд 21 2 моёр хүрдэг гинэ. За ганц гоё Монгол дууд болчих гинэ.
За тэгээ дугаа хаачих гээ. 声音大吗？小。声音小一点。网友们让我唱歌。За байцоо. За хүмүүс нэг 300 хүрээд ирэхээр нь тэгээд дуулнаа. Та хоёрын лайвыг өмнөд Солонгосоос үзэж байна. Амжилт хүсье. За. За хүмүүсийн тоон 300 болоод ирэхээр дуулнаа. Ямар гоё үзэмжтэй вэ. За. Дууссан юм уу да? Навчаагийн би дайжгүй юу? Дайжгүй. Жолооч яагаад солигдваа гэж юу? Бүрээсээ сайн мэддэг гарууд байна шүү дээ. Нэг хотод нэг жоо. Сайн байна уу Франц улсаас мэдчилж байна. Корона гаагүй юу наагурч. Энд бол одоо баг үндсэндээ корона гэж баг үндсэндээ алгаа. Хун галуу дуугаа дуулаач. Гүй тэр дууг дуулахгүй. Өөрөө яг ямар үндэстэй юм бэ? Хилээд өгөөч. Монгол яг нэ. За. За та нар яг ямар дуу сонсоё гэж бодож байна? Эсвэл төвдийн дуу дуулах уу? Сайхан нэвтрүүлэг байна шүү дээ. Үргэлжлүүлэх үү? Үргэлжлүүлнэ. Та бүхэн хэрвээ манай нэвтрүүлгийг байнга хүлээж авч үздэг төрөх юм бол та бүхэндээ манай нэвтрүүлгийг байнга хүргэнэ. Царай муутай дээрээс яар мар гараад өстой. Дудаа болж байна дээ. За, уугар орох уу? Уугруудыг сонирхоод л. Харин би ч гэсэн сонирхоод байна л да. За. Солонгос. Эрдэнэ англи юу хичээд байгаа юм дэр? Өрн таван жингэр сараса толж мөнхөрсөн Өдшин бүрийг тасарта нарана долчат Сулай цагаан алтага би зүудэл сэрдгэн юунах бэ Азар заяасан нутгаан тэрч таньгаа даахвч гэсэн Тэч явдаг шүү сэтгэлдээ Алтан намар дуугаа дуулаач. Алтан намар гэж ямар дуу байдаг вэ?
За баярлалаа. Хятад хэлийг сайн сурчээ. Гацаад байна гэж юу? Шинжаан уурт юу болоод мэдээлгүйч. Ойгороор бол их сонирхолтой байх та. Бичлэг хийх болов. Тийшээ явбал бас бид нар лайв хийх боломжтой. Гэхдээ одоо яг хизээ тийшээ явах боломж гарах болоо гэдгийг бид нар одоо сайн мэдэхгүй байж байна. За хамт дуулж байна. Ваа ямар гоё. Өргөн шанаатай Монгол төрхтэй цэвэр Монгол хүн гэж харж байна гэв. За та зөв харж байна да тэгвэл. Дараачин удаа Шинжаан уйграар явж тэнд амьдарч байгаа монголчуудын талаар нэвтрүүлэг хийж өгөхийг хүсье. За таны хүсэл хизээ нэгэн өдөр биелэх болно. Харин тийм байна. Өргөн шанаатай Монгол төрх шүү. Өргөн шанаа гэж юу? Гой доллаа мондаг сандаг сайхан доолж шүчээл цэвэр байна. Ятад хэлсэн сурчээ. Сайхан дооллаа баярлалаа. За доолоо сайхан доошлоо гэж заалаа байсан. За зулаа цагаан алтайг дуулаад ястай. Бороо бол ястай нэвт орж шүү. За энэ бүр ястай манан татлаа авлаа да. За ганц дуулаад бороо асгачваа. Төвд хэл мэддэг юу? Агарын даралт их байдаг бололтой. Эрүүл мэндийн анхаараарай. Хамаагүй орилж болохгүй байхаа. За баярлалаа танд. Одоо бол гайгүй болсон. Одоо бол нэг 4000 байгаа мó одоо. Галун суваа хөөрсөн гэж цаашаа мэдхгүй шүү дээ. Энэ дуунаа үгийг бичээд өгөөч. Чигээ дуулчих. Яас үндэс. Бороо орж байна. Харин тий сая зулаа цагаан алтайг дуулаад тэрж таныгаа даахгүй ч гэсэн тээж явдаг шүү сэтгэлдээ гэдээ дуулсан чинь намайг дуулж байгаа болоо гэж бодоод энэ нутгийн уул ус хайрхан энэ нутгийн тэнгэрийн ивэгээд сайхан бороо орж байна да. Хоёроо сайн явж байна гэнэ. Бид хоёр их сайн явж байгаа. Тэнгэр хангай баясгаж байна штэ. Ярьсан штэ. За наад залуугийн өвөө эмээ Монгол гэсэн цаг уурын байдал их докторгүй юм байна. Харин тий гисгтээ бороо ороод гисгтээ нар гараал. Намрын өнгө галун цуваа хөвөрсөн ганга итгээсээ. За авалтай баян хонгороор ах дүүнэр чинь байгаа юу? Байгаа. Ер нь бол Улаанбаатараар тэгээд Багнуур энтрээр бүр байгаа. Бид нар бол одоо баян холбоотой байдэн шүү дээ. Дуулыг за бүгдээрээ. Тайцны үг болоо. За энд одоо яг ингээл ороо нар шингээл одоо уул үйл нийлж харагдаад ховтой хүмүүс хур борооноор гэж. Харин тийм ээ. Та нар бас одоо бидний лайвыг үзээд бас ингээд натаа ингээд цуг явж ийн гэдэг чинь бид нар ч одоо мэдээж их ховтой ерөөлтэй хүмүүс л юм байна да. Замын бороо асгаруулаад явж байна. За голын бороо орох нь сайн хэрэг бороо дагуулдаг гэх тийм ээ.
Ганган байгаль хосолсон. За Хималагаас ирсэн чиг энэ хавьд буугаад дуустдаг ба. Маш их сонирхолтой таны мэдхэн мэдээлэл өгдөг лайв шүү. Голын ус нь навчаа нэг дуудуулж болох уу гэж байна. Уучлаарай, би ястай дуучдаггүй шүү. Ястай дууч чадахгүй шүү. Сандхан харин сайхан дуунуудаар өгчихгүй юу да. За дуулж чадахгүй шүү гэж байна. За гоё. Энд дэр дуунаа үгээ гоё явуулсан байна. Энийг үзэж байгаа дуулъя. Галон сова хөөрсөн голын усна мэлтэлзсэн ганган мэгад хосодсон гоёхон намарын өнгөйма Амо таранагасан аран сүрэг налласан аргин амтана чимчгэнсэн артан намрын шимбюм Манай төвж жолооч ямар аван дараад инээс. Манай жолоочтой гоё дуулж байлаа шүү. Сая нэг дуу дагаад дуулж байсан. Что там有吗？就那么多少就行。你看我也不会，我就这么瞎唱。真的不好唱。За сандгаа нэрээ манай баавал. Урлагаар яваач гэж юу. Галун цуваа хөөрсөн голын усна мэлтэлзсэн ганган байгаад хосодсон гоёхон намарын өнгөйма Амо таранагасан аравин сүрэг налласан аргин амтана чимчгэнсэн алтан намарын шимьямаа ургах наран тонсон усны шууд ганганасан уянгас тэгэл ихшгэлсэн удам нотгийн намар юмаа За зандагнэрэ за галун цуваа нам за та бүхэндээ баярлалаа та бүхэндээ явуулсан тэр дууны Чанд босоо. Чанд босоо. Жолооч наваг ов хөөрхөнд олчлаа гэж штэ. Хаашаа явж байгаа юм бэ? Бид нар төвдөд явж төвдөд гэн лас хот руу явж байна одоо. Сайхан Монгол за баярлалаа гэж
Алтай сум гэж ярьж байсан. 现在快了哈，这也直播吗？对直播啊，跟蒙古国都是的网蒙古吗？蒙古国对的，对，哦不是内蒙，蒙古国国外的。 啊， Майкл Джексоны дуу билүү гэж ил байх шиг. Дахиад нэг бадаг яваач бүсгийг дуулуулъя гэн. За. Намайг дуулаад гэж байна. Өнөө Би нэг ямар тарган сүргэн. гоё дуугаа сурчаад хадгалтай дуулж үзсэн тийгээ гэж юу. Уучлаарай. Ай та миний Монгол жожоя хоо. Окей. За. За, бороо. Жон салхи аваад. 到拉萨， А? 从这边城到拉萨， 하요 도어 공리. 到了，再过去。城市，现在我们拉萨西区嘛，再过去的话。 Сарлаг ах гоё шүү гэж юу. орчлоо штэ. 西区。баруун талаас从西边进来是吗？ Юу одоо энэ дээр баруун дүүргээр нь орж ийн гэж ярьж штэ. за үгийн сайн чийлэрээ гоё дуу хаач явсан дуулаараа ийм сайхан байгаль энэ дуу дуулсан ч гэсэн харин тийм ээ тий ер баруун талаас орж байна. 现在那3号路呢，脚包的。 за бүсгүй маань өвөр Монголоо тийм ээ өвөр Монголын аймгийн сүнэд баруун хошууны Ацат уулын иргэн за одоо Лас хот руу орж ирж байна да. Энд чинь нэлээ эрт ороод ирсэн юм шүү. Навчаар нутгийнхан талаар яриулъя гэсэн байсан шүү дээ гэн. За ярих. За өвөр Монголын Шилэн гол аймгийн Сүнэд баруун хошууны Ацат уул сумаар нутагтай баруун хошуу бол 90-аас 110 метр зайтай. Дараа нь нутагтаа хариулах хамтны дай хийж яг өстэй манай нутгийн авчаа эдийн засаг яач гинэ жолооч зогсооч шимэрэн. Ой ястаа бидэртэй цуг машин дээр явж байгаа юм шиг яриад байна уу юу? Оо би бас одоо анх удаага Лас хотод ирж байна. Зам нь ямар өргөн дард юм бэ? Төвдүүд одоо энэ Лас чинь нийслэл юу нийслэл гэжтэй нийслэл биш шүү дээ. А? Заавал уус гэсэн утгаар биш нийслэл гэж хэлдэг түүхтэй. Тэр нь хамаагүй. За хотоо харъя. За одоо хот ирж байна да. Оо за та нар дуулайг бичээл байх юм бол би дуулаад яваад байна шүү. Оолол нийлэн харагдсан умрын цэнхэр хангаа юм ахой. Унтогноор нь зүтлэгдээд байдаг. Усын усан хангаа юм ахой. Халахын сарангава ээжимэн сүргэн өргөс бишээ буруу битсэн байж тээ. Сүгэн өргөсөн нутаг ахой. Хангаа наран хаан авимэн сүргэн хариулсан нутаг ахой. За чи газар Ласын зүг урдлан жолооч энд нэг хүн. Гэхдээ бид нар одоо Ласынхаа шин дүүрэг гинэ. Баруун талаас орж ирж байна шүү. энэ одоо Ласын
Шин дүүрэг. 这样嘛， Улаан гэрлээр 车子就在这的。 гараа явчлаа штэ. Чамдаа. 没事。 Биш. Бид нар ч өнөө багаараа явж байгаа байхгүй юу? Аа. Яг ласан хүн ам ласа рэншүү юу доошоо. 人数是人拉萨是这，我查一下。还出大题。За. 2019. 19 оны 藏族是6个亿吧？ 550 在 500 гаруй мянган байна. 手机里面查一下。 Нас хотод бол яг 560 мянган хүн амтай гинэ. 55万是吗？ За. Бидний мэдэхгүй 那是 сайхан 拉萨本地的吗？ 本地的，对。哦，本地是我郊区的，因为外面的是比这个多多。 хотын хүн ам шүү. Яг лас хотын хүн ам нь болохоор 560 мянган хүн амтай гэж байна. За. Бүртгэлтэй. Бүртгэлтэй. За, тийм том юмыг бол бид нар одоо ярих бэ. За, шинэ хот хийсэн гэсэн тэр нь тийм энэ одоо яг тэр өнөө шинэ хотны юм байна л да. Одоо яг энэ Лас хотынхаа баруун талаас орж ирж байна гэж байна. Одоо би бас та нартай адилхан энэ хотод анх ирж байгаа болохоор лан гэрэл гэж юу? Та нар дуунаа бичээл байх юм бол ичэн шүү. Мэдгүй дуу байхгүй, бүтэн дуу мэдгүй. Ийм л нөхөр. Байгаль нь ямар гоё харагдаж байна. Нутаг санагдал санагдтал дууллаа да. Шилийн голын цэвэр Монгол. Зам бас л муу байсан шүү тий. Хайда хаана амьдардаг вэ? Бид хоёр одоо Бээжинд амьдардаг да. $560 мянган хэд вэ? 560 мянган би яаж хэлэх вэ? 560 мянга ч одоо яг өвөр монголоор хэлэх юм бол 56 төм гэсэн үг. Хятадаар хэлэх юм бол үшлэвэн гэсэн үг. Англиараа хэлэх юм бол за болов. Зам гэж байна. Харин тийм ээ тий. Ой нэвтрүүлэг юм аа үзэл. Орчин үеийн сайхан хот харагдаж байна. Зам сайхан байна. Харин тийм ээ. Зам бол одоо ёстой наалга. Аль нутгийн хүү? Нутгийн зам нуруутай. Нугун үрдэ. Нутгийн зам нуруутай, нугун үрдэ ханилгаатай. Короны гайгүй юу их наавар чин маск. Гайгүй ийшээ бол одоо энэ коронавирус гэж бол баг энэ төвдөө урдаас соронд ер нь коронавирус эхэлснээс хойш ганцхан одоо юу гарсан халдвар авсан хүн гарсан. За тэгээд тэр хүн болохоор бас яг энэ төвдийн хүн биш. Одоо тэр өөр газраас наашаа орж ирсэн хүн. Тэгээд тэрийг эдгээгээ засаад оволцсан. Одоо бол энд ямар ч тийм коронавирусын асуудал бол байхгүй. Тэгж байгаа сандыг сайхан танилцъя. Тэр хүний замын үзэн уртаа болох нэстэй. За маш их баярлалаа. Талын машин чинь яагаад айнвч чад байгаа юм. Бид нар одоо ингээд манай машин ч гэсэн айнвчаал явж байгаа.
Манай одоо ингээд сурвалжлагын аяны одоо нэг том баг явж байгаа маа. Тэр урд одоо ингээд анивчаад явж идэг нь бүр манай машинууд. За. За төв. Тий өөр. Улаанбаатарын зам ийм болчвол одоо төгжээ мөгжээ гэж баг үндсэндээ байхгүй болно шүү дээ. Улаанбаатарт би бас очиод Улаанбаатарын төгжээг бас яг өөрөө харсан л да. Мундаг юм байлээ. Улаанбаатарын төгжээний тухайс зөндөө онгонууд бас сонсоод байсан тэнд очиод Улаанбаатарт байдаг найзууд манаас хөөрхөн надад онгоо ярьж өгдөө. Сайн явж байна уу? За бид нар бол одоо их сайн явж байна. Хятадын төв радиогийн Монгол хэлний редакцийн хамт олонны төлөөлөл. Инкэ. Та бол одоо ер нь манай топ фэн юм биш үү? Бидрийг бол одоо маш сайн ойлгож мэдж байна. Бас бидний өмнөөс ингээд бидрийг танилцуулаад явж байхад бас маш их баярлалаа. Сайн явж байна уу? Сандаг алтан шар замын үлцээтэй байхыг тэнж байна уу? Йоо ямар гоё юм бэ? Сэтгэл хөдлөлчлөө. Улаан гэрлэр усаад байх юм. Зүгээр шүү дээ. Энд өнөө нэг яг том баг явж байгаа болохоор бас тэр талын бас их бодол хэлж байгаа юм да. Нэгнээсээ хоцорж болохгүй, тасарч гээгдэж болохгүй. Таны цоо харин өнгөрөө явж байгаа юм биш үү? Өнгөрөө явж ийн гэж үү? Бээжингийн төгжрөл Тийм. Ер нь бол газрын одоо энэ замын төгжрлийн одоо хөөрхөн онгооднууд бол одоо газар байгаа шүү. Тийм бид нар одоо яг лас орж байна. За одоо бас манайхууд одоо бас нэг шеэр хийчихээрээ. Одоо лас одыг бас бид нар яг оргоор нь харъя. Тэгээ удахгүй одоо бодолдоо хүрэх юм бол тэгэл лайва шууд хаачих штэ. За ер нь одоо биш вэ. Шууд бүр яста амар. За манай хүмүүс нэг гэлс шеэр хийгээд өгчөөрэй. Тэгээд бид нартай хамт бас ласотыг хараарай. Төгжрөл байхгүй гоё юм бэ. Харин тэ ер нь энэ ч бол гайгүй байна. За бас нэг зам би сэтгэлийнхаа тархиныхаа ядраа гаргаад бас тав хүнтэйгээ ингээд олон тав юм яриад тэгээд лас хотод хүрээд ирлээ дээ. Зам их цаг их хурдан өнгөрлөө, зам их ойрхон байлаа. Их өндөрлөг газар болохоор өндөр хотод бол төгжрөл чанга шүү дээ. Сайхан нэвтрүүлэг юм шүү. Монгол хэл ус яасч. За маш их баярлалаа. Энд чинь ямар том вэ? Навчаатай танилцъя гэж юу? Монгол хэлний бодлоо. Ичж ингэж юу? За манай
Ласын харсан дээр хотын үзэмж. За яа. Ядарчлаа өөр. Үнэхээр ядарч байна шүү. За шөнийн ласыг дорооноор лайв дараа. За тэр ч бараг бодлоо баха. Ага Профессор Шинбаатар ага. Ласт бол одоо дорон хамаагүй нисгэж болохгүй. Энэ бол одоо цаанаасаа тэр хориг цээртэй. Тэгэхээр бол дорч боломж байхгүй. Ноо яста амар хоёр. Цаашаа. Наад урд чинь за яг одоо явж байна. Явдаг буян юм аа гэв. Ой. Энага юу бичсэн юм бол 30 хүрсэн бүсгүй. За энийг одоо би бол одоо юм жоохон pop маягийн дууг бол нэг сайн дуулж чаддгүй маа. Уучлаарай. Энэ лаг шоу дэмбэрл маш их сэтгэл гаргаж надад 30 хүрсэн бүсгийг 30 хүрсэн бүсгийг Юугаа харуулахгүй юм шүү дээ. А? За ямар ч хасан төвдийнхэн төв рүү ирлээ. Сайн байцгаана уу? 300 гаруй гоо. Бид нартай хамт ингээ аялж лас руу хамт орж байгаа. Өстой гой санагдаж байна. Хав хүнтэйгээ ингээд нэг замын хамт өнгөрөөд яг ойдхор буу сайхан явж ирлээ. Биднэрт 4800 метрийн өндрөөс ингээд ласт орж ирэхэд 3800 метрийн өндөртөд ирж байна. Тэгэхээр өндөрлөгийн нөлөө арай жоохон багасах байх гэж найдаж байна. Эхнээд хэдэн хоног бараг хэдэн зуун километр замд болчихж байна. Тийм. Хацаад болсон шүү. Хэдэн суугаар зогсохгүй баха. Төвдийн одоо 3 хотоор төвдийн 100 хаалга болсон Чандуу гэдэг хотод хамгийн анх үл тавиад тэгээд дараа нь Нацуу гэдэг хотод очоод дахиад Нацуугаасаа өнөөдөр тас руу орж иржээ. Тэгээд одоо тасын талаар маргаашаас сайхан танилцуулъя гэж бодож байна. Мэдээлэл авч байгаа. За ямар ч байсан урдаар одоо ингээд миний нүдэнд юу харагдаж байвал та нарын нүдэнд одоо юу харагдаж ийн гэсэн үг ээ. За ийм ингээд уулаар хүрээлүүлсэн хот юм байна да. За За манайхаа маш их баярлалаа. Та бүхэндээ маргаашаас боломжтой бол дахиад лайв хийгээд нэвтрүүлгээ харуулъя. Дэлгүүр тэгээд зах бас шөнийн гудамж хичлэн бар мар тий. Та бүхнээс сонирхдаг газруудаар бас явж лайв хийж бодож байна. За энэ төгжрөл байхгүй юм шүү. Бараг үндсэндээ энд бол төгжирнэ гэж бараг алга штэ. Үнтэй суусан уу? Суудсан штэ. Охин бүр 6 үрж байгаа штэ. Би тэрийг л хүнтэй суудсан уу гэдээ асуугаад байх юм аа. Юу гар утасны юу дээр амар задуу харагдсан болов. Амар хөшөө явж байгаа штэ гэдэг. Төвдийн засаг захиргаан яг яадаг юм бол тусгаар улс юм уу? Хятадын бас нэг хэсэг болсон уу хэлээд өгөөч. За төвд гэдэг бол тусаараа нэг улс биш ээ. Хятадын газар нутаг байж байгаа байхгүй юу? За энэ зэрэг мэдээлэл одоо байхгүй нэг гэдэг чинь бас арай л сонирн байна да. Талагаас жоохон зайтай харагдана гинэ замаар явбал. Талаа жоохон зайтай харагдана гинэ. Тийм үү. Яг хажуугаар нь биш ээ.
оо. Сайхан амраад гоё юм үзүүлээрэ баяр. Маргааш 총에 길을 주고 있어. баруун сууг тэгнэ. Ер нь бол одоо шүний үзэмж тэгэл ер нь би өөрөө одоо юу хармаар байна. Өөрийгөө сонирхож байгаа бүх юм одоо бас та нартаа харуулъя гэж бодож байна. Үгүй юу асуугаад байгаа юм би. 지나는 재밌지요, 말해. Харин тий төвдөг одоо маш олон хүмүүс өөр нэг улс орон гэж бодоод байдаг бас үнийг хэцүү юм аа. Төвдөгдөг чинь тусаараа нэг улс орон биш. Хятадын газар нутгал байж байгаа байхгүй юу? Одоо энэний талаар бас ингээд арай нэг сони юм асуугаад байл би хариулт өгч чадахгүй нэ. Та энэ мэдээллийг ямар ч газараас олох боломжтой. Харин одоо яг ингээд лайв хийгээд лайв дээр одоо ингэж комент бичээд ийм асуулт асууж яах нь бол бас арай л жоохон сонин асуулт асууж байна даа. Энэ одоо хотынхаа зах болоо тэгдэг ч юм уу ямар ч байсан машин бол бас нэг олон харагдахгүй л байна. Нэг тэгж одоо төгжрөө мөгжрөө гаргачмаар машин бол харагдахгүй байна. Энэ мэдээж бараг хотынхаа нэг гадуур мадуур юм шиг байна да. Ягаад тэгэхээр энэ том машинууд ингээд явж байна. Яг хотын төв мөвөөрөө бол том машиныг бол явуулахгүй шүү дээ. За сайхан мэдхгүй юм. За өнөөдрийн лайвд маань хамт байсан та бүхэндээ маш бид нар одоо удахгүй ингээ буудалтаа орноо. Тэгээд юм одоо машин дээр ингээ зөндөө юм хөвгөлдсөн байгаа. Энэ машин одоо тэгээд бас өнөөдөр явна. Бид нар одоо бас юм одоо баахан хөглүүлээд тавьсан юм одоо хурааж авна. Тэгээ юм маань тэгэлж мэглээд та бүхэндээ юу гэнэ?